Ингээд нөгөө кофенийхоо тариалан руу явж байна. Тэг сонирхолтой бичлэгүүдийг бас удахгүй хүргэе гэж бодож байна. Нөгөө кофенийхоо ферм дээр ирсэн байна. Тэгээд манай энэ Raymond гээд залуу одоо ингээд манай энэ кофег өнөөдөр яаж хийдэг, кофег одоо яаж ургуулдаг, яаж хэрэглэдэг талаар бүгдийн сайхан зааж өгнө. Nice to meet you, Raymond. My pleasure too. Кофений талбай болохоор ерөөдөө 78,000 модтой гэж байна. Ойролцоогоор 60 ажилтнтай. Тэгэхээр нэг хүнд одоо бараг 1,000 гаруй мод хариуцж ажилладаг юм байна. Кофений модны цаана харагдаж байгаа тэр өндөр мод бол авокадоны мод гинэ. Ойролцоогоор нэг 20 гаруй метр өндөр том мод байна. За ингээд нөгөө хуучин моднууд нь ингээд ургацсан. За одоо энэ шинэ үндс нь бол амьд байгаа учраас ингээд шинэ кофений модны одоо соёонууд гарч ирж байна. За Африк твээр хаялаа үргэлжлүүлж байна. Тэгээд Кени халуун наранд шаргдсан кофений тариалангийн модон дотор алхаж байна. Тэгээд ногоон өнгөтэй одоо өрнүүд нь бол арай болцсон гүцээгөө. За манай гайди хэлж байгаагаар улаан өнгөтэй одоо өрнүүд маань бол яг болцсон гүцсэн байдаг юм байна. Тэгээд энэхүү ферм нь болохоор 78,000 орчим модтой. Тэгээд нийтдээ 60 орчим хүн ажилдаг. За тэгээд Кенийн өвөрмөц амт энэ халуун наранд шарагдаж энэ болцсон гүцсэн гоё кофений өрнөөс одоо хамгийн гоё амт нь гардыг юм байна. За кофенийхоо тариалангаар явж байгаа. Тэгээд хөрсөн нэг юм улаандаа өнгөтэй сонир хөрстэй юм байна. За кофенийхоо тариалантай танилцаа явж байна. За манай гайд кофений модны хажууд ирээд зогссон байна. Тэгээд энэ чинь ингээд ногоон, улаан, бор гээд маш олон өнгөөр одоо кофений өрнүүд ургасан байна. Тэ удахгүй бас тайлбарлуулъя. Гайд хэлж байгаагаар бол одоо ногоонод нь бол болоогүй. Улаан өнгөтэйнүүд нь яг болцсон гүцсэн гэсэн үг юм биш үү. За энэ харагдаж байгаа моднууд бол энэ нөгөө бананы моднууд юм байна. Бананууд тэр харагдаж байна. За кофенийхоо тариалантай танилцаа явж байна. За манай гайд Pulping is that art now of removing the skin. So the coffee is going to be removed the skin. After it has been removed the skin, these are the fermentation tanks. You just allow your coffee to stay there for about 12 hours to 16 hours. Whereby after those hours you wash down all the sugars will have detached itself from the parchment. Now we smoke it. So this one is just for here local sell. You allow it to stay ингээд for тороор about ингээд 12 hours to 14 чад. hours. За тэгээд бас хитэх халахгүй ингээд бус нэвтэрдэггүй орчиж тийм байна. Кофений тариалан дээр явж байна. Тэгээд яг энэ кофений моднуудад донд одоо миний арт харагдаж байгаа энэ бананы моднууд харагдаж байна. За тэгээд тэр хойно харагдаж байгаа бүр тэр өндөр мод болохоор авокадо жимсний мод юм байна. Тэгээд ерөөхдөө нэг доор ингээд бүх юм байж идэх юм байна. This is the good coffee without the sugar that have been removed. Through a process we call milling, you remove the husk, you get the beans. Now these beans, they are of different sizes. We have the big, small, medium. So the specific trays of grading Kenyan coffee. And the measurements, it's range from 80mm trays. За тэгээ кофе ферм дээрээсээ ирээд ямар ч үсэн олон төрлийн кофенаас амсч үзээ өөрийнхөө яг таалагдсан. Medium roast, medium washed roast, тэгээд dark roast гэсэн нэг хоёр кофег сонгож авлаа. Тэгээд нөгөө буталцсан. За тэгээд харж байгаад бас кофе ууж үзээ тийм үү. To drink, to use, yes. Earlier we used to do it, but today no. Today we use coffee machine. За энэ Кени миний ирсэн энэ кофений ферм нь болохоор ерөнхийдөө зөвхөн ферм одоо дэлгүүр үтсгэлэн гэж хэлж байгаа жуулчдын ирдэг газар гэдэг бүгдийг нэг дор зогслуулсан. Одоо маш тийм гайхалтай одоо байгальтай одоо цэцэрлэг төрөлн гэж хэлж болохоор маш гоё газар байна. За кофений амтлаган дээр ирсэн байна. Тэгээд хэд хэдэн төрлийн кофе амсч үзлээ. Хүн болгоно нөгөө өөрийнхөө бас яг амтлагааныхаа таалагдсан кофегаа уух хэрэгтэй юм байна. Надад болохоор энэ medium washed гэдэг нь бас таалагдлаа. За тэгээд light roast нь бол бас нэг тийм надад бол таалагдсангүй. За тэгээд дараагийн энэ dark roast нь бол бас надад их боломжийн санагдсан. Тэгэхээр миний хувьд болохоор энэ dark roast юм уу medium washed юм байна. За тэгээд дөрөвт хөлбөр болохоор энэ medium semi washed гэсэн хөлбөрүүд байгаа дээ. Тэгээ зарим нь бол одоо хит ингээд
чанга гашуун амттай ч юм уу те. Тэгээ яг миний хувьд бол энэ хоёр төрөл нь бол илүү таалагдсан байна. Тэгэхээр манайх нөгөө кофе уухтаа бас хүмүүсийг ингэж дагаж биш яг энэ өөртөө ингэж нөгөө кофений гадна талын уутан дээр нэдэг бичгэн дээр нь байдаг яг ямар кофе нь өөрт таалагдж байна гэдгээс бас ингэж кофег сонгох зүгээр юм байна. Бид ингээд нөгөө кофений ферм дээр ирсэн байна. За тэгээд манай гайд одоо кофений тухай бяцхан танилцуулга хий гэж байна. Hello Wamaida. Can you tell me more about the coffee? Can you make a brief introduction? Yes, so thank you so much. My name is Wamaita from Fairview Estate, and we are glad to host you here to take you through the experience of cup of coffee. So at Fairview Coffee Estate, it's a farm that was started back in 1909. It is a 44-hectare land with about 78,000 coffee trees, and what we grow mostly, it is coffee Arabica. Thank you very much. What's the most interesting the coffee of the Kenya? The beautiful part of the Kenyan coffee, it's about its intense citrus acidity taste, the fruitiness, the flavors, and all the love that we have kept in that cup of coffee. And that is why we need to learn how to have a moment with our cup of coffee so that we get to experience the beautiful magic of coffee. Did you know in a cup of coffee you experience the bitterness, you experience the sourness, you experience the taste? The question is, which is your favorite part? Is it the bitterness? Is it the sourness? Or is it the mouthfeel that you enjoy in the cup of coffee? So, Team River, which was your favorite part? Thank you very much. Which was your favorite part? My favorite part is the medium washed and dark roast. How did you feel it? The feel is some type of coffee is very bitter. Some has no smell. So what I liked was the dark roast and medium washed. Thank you. Thank you very much for information. Have a nice day. You too.